Шүүн дунд гэрэл аслаа ганц шүлэнстэй one depot шүүмжлэл бол байна хаан сонсож чадахгүй бол замаа Mainstream wonderful, high best no fiction, Sans make songs, loser take a loss, punchline every time, lating every night, other book check side, borok, hi, явцаа нүд минь нэрэлж илээд харахгүй би жилэн бүх юм тгээс эхлээд дансаа марцсан хідээс үлээ хүүхдүүдээрээ чиглэн хипхопоо сураач эхлээд бид хоёрын жимэг чиглэн you be trap symphonic шиглэн yeah Улаанбаатар trap symphonic шиглэн За guys пин комментэн дээр Telegram линк тавьсан байгаа шүү. Сар болгон giveaway явж байгаа. Бас манийдийн зарим видеонууд бол YouTube-ээс устаад байгаа. Тэр видеонуудыг Telegram дээр бас нөхөж тавьж байгаа шүү. Тэгэхээр Telegram руу заавал нэг дээрээ. Тэгээд сар болгон хутганы giveaway явж байгаа шүү. Баярлалаа. Jake Yip буюу Stevie 2K бол Хойд Америкийн Counter-Strike-ийн түүхэндх хамгийн алдартай, хамгийн нөлөөтэй тоглогчдын нэг юм аа. Түүнийг зарим нь хайрладаг, зарим нь шүүмжилдэг. Гэтэ яасан ч нэрийг нь Counter-Strike-ийн түүхээс салгаж болохгүй. За тэгэхээр өнөөдрийн гиж хэмбэ цувралаараа хэдүүлээ Stevie 2K-ийн талаар ярилцгаая. Stewie Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод өссөн. Тэр Counter-Strike-тэй ахыгаа нөлөөгөөр танилцсан бөгөөд эцэг эх нь тоглоомыг тимч таатай хүлээж авдаггүй байсан. Тэд түүнийг амжилт гаргахгүй гэж боддог байсан тул Stewie 17 настайдаа гэрээсээ явж бүх эрсдлийг өөрөө мэргэжлийн тоглогч болохоор шийдсэн. 2014 онд найз нь түнд CS:GO бэлгэлснээр бүх зүйл эхэлсэн. Тэр matchmaking ECA-г тасралтгүй grind хийж маш хурдан бусдаас ялгарч эхэлсэн. Түүний төрөмгийн айдсгүй тоглолт олон хүний анхаарлыг татсан ч зарим нь түүнийг хэтэрхий сайн байна хэмээн хардаж байлаа. Гэтэ үүн нь Stewie-г зогсоогүй, харин ч илүү хурцлсан. 2016 онд Stewie Cloud9 багт нэгтгэхэд залуу туршлага багтаа тоглогчийг том баг авсанд олон хүн эргэлзэж байсан ч Stewie тайзан дээр хариуг нь өгсөн. Цаашлаад 2018 онд Cloud9 E-League Major Boston тэмцээн төрүүлж Хойд Америкийн түүхэндх анхны бөгөөд цорын ганц Major авраг болсон. Сонирхолтой байгааз Phasing эсрэг болсон тэр домогт финал нь Counter-Strike-ийн түүхэнд хамгийн дурсамжтай тоглолтуудын нэг хэвээр үлдсэн. Stewie бол тэр ялтын зүрхэн мэдээж мөн. Cloud9-аас хойш Stewie SK Gaming, MIBR дараа нь Team Liquid багт тоглосон. Liquid-д байх хугацаанд тэр дэлхийн хамгийн өчрхэг багуудын нэгийн гол тоглогч болж олон томоохоо тэмцээн төрүүлж Intel Grand Slam хүртэл аваад амжсан. Энэ үеэрээ Stewie зөвхөн aim-тэй тоглогч биш, харин манлайлал, эрсдэл гаргах чадвар, сэтгэл зүйн хүчээрээ танигдсан гэж хэлж болно. Дараа нь өөрийнхөө мэргэжлийн тавцангийн сүүлчийн жилүүдэд Evil Genesis багт нэгдсэн ч багийн амжилт тогтворгүй байснаар 2022 онд Stewie мэргэжлийн тоглолтоос төр завсарлаж стрим болон контент дээрээ төлөрхөөр болсон. Гисэн хэдий ч Counter-Strike 2 гарснаас хойш зарим тэмцээн stand-ийн хэлбэрээр эргэн ирж тоглоод байгаа лээ. За тэгээ Stewie 2K-ийн карьерийн хамгийн хар бараан үе бол 2025 оны сүүлээр гарсан skin trade-тэй холбоотой дүүлэн билээ. Юунаас ихэлсэн бэ гэвэл Counter-Strike skin арилжааны хүрээнд танигдсан Metao Cat CS нэртэй трейдер Stewie-г $25,000 давсан үүн бүхий skin болон мөнгөний өртөө гэж олон нийтэд мэдэгдсэн. Яг түүний хэлснээр бол Stewie хувийн тохиролцоогоор үнэтэй skin мөнгө зээлсэн, буцааж өгөх эсвэл тохирсон зүйлээ биелүүлэх амлалтуудад удаа дараа биелүүлээгүй, дараагаар нь шалтгаан болгон ботоос будсан техникийн асуудал гэх мэт тайлбар өгсөн. Үүнийг батлах зорилгоор олон чат скриншот нийтлэгдэж маргаан хурцдсан. Энэ асуудал Stewie ямар хариу үйлдэл бас одоогийн байдалтай байгаа вэ гэвэл буруу ойлголцлуудад хүрсэн гэж өөрөө бол мэдгдсэн. Тэгээд зарим нэгэн өрөөдөө барагдуулж эхэлсэн. Нэг тиймэрхүү байдалтай байгаа. Тэгээ бүр гүнзгий болох юм бол албан ёсны e-sports ban шүүхийн шийдвэр ерөөсөө гараагүй. Энэ бол хууль ёсны хэрэг биш. Харин олон нийтэд итгэлээр суурилсан дүүлэн байгаамаа. За дүгнэлтээр хэлэх юм бол Stewie 2K-ийн түүх хоёр талтай. Домог болсон сайхан карьертэй. Тэгээ 2025 онд гарсан дүүлэнтэй холбогдлолтой нүүр царай байгаад байгаа. Тоошиж тайлбарлах юм бол Хойд Америкийн цорын ганц мейжер авраг. Тэгээд бас Liquid-ийн алтан үеийн гол тоглогч. Counter-Strike-ийн түүхэнд нэр нь үлдэх хүн. Харамсалтай нь skin мөнгөтэй холбоотой ноцтой итгэлийн асуудал батлагдаагүй ч нэр үндэт нь хүчтэй цохилт болсон хэрэгүүд. Миний хувьд бол би Stewie 2K-д дуртай, тоглолтын хэм маягт нь бас дуртай, хайлайтуудыг одоо ч гэсэн үзэх дуртай. За тэгээ одоо хэдүүлээ түүний сетаптай танилцъя. Монитор нь бол Zowie XL 2586X Plus. Маус нь болохоор Vaxi XE V2 Lake Green гэдэг юм байна. Keyboard нь бол Logitech G Pro X TKL. Харин headset-ний хувьд Bear Dynamic DT900 Pro X. Mousepad нь бол Artisan Type 99 Grey. Earphone нь бол Moondrop Area Snow Edition юм байна. За тэгвэл skin болон мөнгөний асуудалтай дэх хүний skin inventory ямар шүү харагддгийг сонирхцгаая.
За өнөөдрийн бичлэгээр хамтдсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энэ бичлэгийг хийхэд надад маш сонирхолтой байсан. Яагаад үл Stewie-гийн карьер бол бас л сонирхолтой юм байна. Уналтан ч гэсэн бас их сонирхолтой болсон. Энэ асуудлууд нь их үнэхээр өрмөц юм байна. За тэгээ та нар маань мэдж байгаа лайк болон subscribe дараагийн бичлэгэн дээр яриулахыг хүсэж байгаа тоглогчийнхоо нэрийг комент хэсэгт үлдээгээрэй. Яг одоо лайка дараа комент хийрэй guys. Юу вэ guys? Юу хийгээд байгаа юм бэ? За дарсан бол баярлалаа. Шүүн дунд гэрэл аслаа ганц шүдэн stand one depot шүүмжлэл бол байна хаан сонсож чадахгүй бол замаа Mainstream wonderful, high best no fiction, сонсол ламиг сонс, loser take a loss, punchline every time, lating every night, одоо бүгчиг саад, бороо хоёр явсаа нүд минь нэрэлж илээд харахгүй би чилэн бүх юм тэгээс эхлээд дансаа марцсан хідээс үлээ хүүхдүүд өрөөж иглэн хип хопоо сураж иглээд бит хоёрын жимэр чиглэн you be trap symphonic шиглэн yeah Улаанбаатар trap symphonic шиглэн hey Хинч байж болон гэхдээ ихэлсэн тэгээ зэж гიშгэлж бэдэлцэх ёсгүй чихэн чил шааж байвал TikTok-сох байрлал байна уу дүрсэнд ямар ч хамаагүй тэд надаас миндас сон мэдээж ми хийснэ Telegram тоглож өглөөж толгой битэн штэ сүргийн гол дүүрэн нэтэд